Pax Mongolica. Pax Mongolica буюу Монголын инх гэсэн утгатай түүхийн ухагтхан байдаг. Эртний оромчууд эзэлсэн газар нутагтан хүчээр инх хамгаалан тогтоож байсныг Pax Romanica гэдэг байснаас жишээлэн энэ нэр томьёо гарчээ. Асар их цусурсан боловч эцэст нь нэгдэж чадсан Евразийн өргөн уудам нутагт нэг хэсэгтээ монголчуудын захиргаат тайван амгалан байдал тогтож худалдаарлж шашны аялал жуулчлал хөгжин цэцэглэг бололцоо гарсныг ингэж нэрлэдэг. Карпини, Рубрук, Полонораас гадна шашин бүрийн элч төлөөлөгчд айх аюулгүй дэлхийгээр жуулчилж байсан нь монголчуудын бүх шашинд дэвчээртэй хандаж байсны буян юм. Монтекреминогийн Францискан ховрог Иоанн 1289 онд хаан балигт очин 1322 онд өх хүртлийн мянган хүнийг загалмайн шашинд оруулжээ. Суданы нэрд жуулчин Ибн Батута Константинополис ахуулаад энтхэг хятадд Цейлон Индонез хүртэл инх тунхай илж байв. Дорноос өрн рүү аялсан шашныхан ч би. Саума хэмээх лам Төв Азаас Парис орж байсан байна. Pax Mongolica үеийн худалдаачдын алтан ирэн байлаа. Перс, Араб, Грек, баруун Европын худалдаачд монголчуудын буй болгосон баталгаатай аюулгүй замаар чөлөөтэй арилжаа хийж байлаа. Дэлхийн түүхэнд чөлөөт худалдааг анх монголчууд буй болгожээ. 1340 онд бичигдсэн Флорентинийн баримтанд торгоны замын тухай өдөр шөнө альч үед ямар ч аюулгүй худалдаачид алт мөнгө авч очиход тентхийн ноёд тэрний чинь аваад оронд нь цаасан мөнгө өгөх буюу тэрүүгээр нь торговолоод юу дуртайгаан худалдан авч болно. Цаасан мөнгөөр нь тентхийн ямар ч хүн дуртайя худалдаа хийн гэж бичжээ. Хятадуудын цаасан мөнгө хэрэгэлдэг нь Европынханд цоошин зүйлээр барахгүй итгэмээргүй хачирхалтай хэрэг байлаа. Чухам өрн дорны энэл харилцааны хүчээр Европчууд ном барлахыг Хятадаас сурч 15 дугаар зуунд Гутенберг анхны Европ ном хэвлжээ. Иргэншлүүдийн хоорондын чөлөөт харилцааны дүнд өрнийхний зэвсэг, хэвлэл, онгоцны залуур, онгоц үйлдвэрлэлийн мэдлэг сүрхий дэшилжээ. Ойрох дорнодын урлаг, уран барилгын хөгжилд шинэ үе эхлэн хүчтэй аврагшлав. Персийн их эрдэмтэн Рашид ад-Дин нь Газан болон Өлзийт хааны захиалгаар Судрын чуулга хэмээх ном бичсэн нь дэлхийн анхны универсал түүх бичлэгийн бүтээл байлаа. Персээс одон орон, керамик, шин төрлийн буудаа, энтхэгээс төрөл бүрийн хүнс Хятадд орж ирсэн. Хятадын ангаа ухаан эмзүү энэ үед урд байгаагүйгээр их хүчтэй хөгжсөн. Лалын ертөнцийн ангаа ухааны мэдлэг Хятадд түүхийн зэрэгцээгээр Солонгос зэрэг орны эмчилгээний хэлбэртэй хослон улам баяжсан байна. 36 бот лалын эмнэлэг эмзүүн их тайлбар бичиг эзэн хааны номын санд орж ирсэн байна. Япон болон зүүн өмнөд Азийн худалдаа харилцаа энэ үед урд байгаагүй ихээр идэвхжин хөгжсөн. Өнөө бараг үндэсний бахархал болсон спагетти хэмээх нарийн гоймонг Италичууд анх Хятадуудаас сурчээ. Марко Пологийн аялал нь Европынхны их аялал хийж шинэ орон газар нэг шохор холыг төрүүлж хожим Магаллан дэлхийг анх тойрсон. Бас Пологийн номыг өвөртлөн 3 хөлөг онгоц даргалан гарсан Колумб энтхэг хүрэх шин зам хайсаар Америкийг нээсэн билээ. Тэр үед хүн төрлөختний мэдж байсан Евразийн өргөн уудам нутгийн хуурай газрын холын замууд энхүү Монголын эх эзэнт гүрний нөлөөгөөр нээгдсэн. Гэхдээ монголчуудын туймэрдсэн тэр үеийн дэлхий хэдэн үе дамжаад эдгэрхшгүй шархтай гоцорсон үнэн
хэдэн 10,000 хот болгоод үнсэн товрог болж соёл болон иргэншилэн цэцэглэж байсан олон суурин дахин хизээч амьлшгүйгээр үрд устсан. Монголчуудын дай нийт дэлхийн хүн амын тоо өсөлт нягтралд хогцсон өөрчлөлт оруулсан. 1350 он хүртэл Ирак, Иран, Афганистаны 3 сая хүн алагдсан нь хүн амынх нь 30% байлаа. Бирмийн хүн амын 10%, Солонгосын 19%, Хятадын 30% дайны золиос болжээ. Сүн династийн мэдлд байсан газар нутгаас 29 сая хүн алагдсан бай. Маш товчхон хэлэхэд Монголын их эзэнт гүрнээс хүн төрлөختний иргэншилд учруулсан хохирлж их бий, оруулсан хувь нэмэрч их бий. Дундад зууны үеийн монголчуудын байлдан дагуулын түүхийг тухайн үеийнхний ялагдсан орны түүхчид бичин тайлбарлаж үлдээсэн учраас тэдний хандлагад нэлээд болгоомжтой хандах нь зүй. Учир нь ялагдлыг цайруулан үзүүлэхдээ цаад ялагч этгээдийг ороолонгийн тусламж аван өндийсэн хугас хагас мангас маягаар харуулах арга ялангуяа эртний түүх судлалд нэлээд гүнзгий ул мөр үлдээжээ. Монголчуудын аимшигт бурангүй харгас хэрцгий шинжийн тухай домог маягийн хэтрүүлэг нь ихэнхдээ ялагдагсдын биеэн өмгөөсөн үг байснаа цаг хугацаа улирахад бодит байдлаас нэлээд зөрөөтэй хэвшмэл ойлголт болж тогтсныг залруулж ойлгуул та.